арх уухын 36 гмийг Бурхан багш ийм айлджээ. Эд барагдах, өвчин олшрох, зодолдох, хүний мөг уудлах, тэмцэлдэх, ичгүүргүй болох, сонжиургүй болох, билиг оюунд оройтох, ой тогтоолд оройтох, эд үл олдох, олсон нь үгүй ирэх, нууц задрах, муу үйлийн эцсийг хийх, зовж гасалхын үндэс болох, хүч дорой болох, эцгээ үл мэдэх, эхээ үл мэдэх, буянтанг үл мэдэх, ариун явдалтанг үл мэдэх, Бурхан номд хүнлэлгүй болох, хилэнцийн нөхөрт баригдах, буйны садангууд дэвчих, мууг үл зээрлэх, өөрийгөө удирдах чадахгүй болох, сэрэмжгүй болох, олны сэтгэлд үл нийцэх, олонтой үл зохилдох, садангууд муулах, номыг төвчиж ном бус руу орох, мэргэд үл итгэх, ухаан нь садарах, амгалангаас улам холдох, өөрөө согтох, бусдыг согтууруулах, үхээд мууд төрөх. Ер нь арх уухан аж тусаасаа гим хорн үлэмж их бөгөөд уухгүй твчих нь үлэмж сайн билээ.